folder хэдүүлээ. Дотор нөгөө бүх юм зөөгөөд энэ дотор тавьчих. Тэгээд энийг яах вэ гэхлээр серверлүүгээ зөөх хэрэгтэй. За манай key байна. Тэгэхээр key-г ашиглаад SCP буюу secure copy хийцгээе. Долбыг манай юм ажиллаж байгаа. Эхлээд Ubuntu руугаа зөөж оруулчихна. Тэрний дараа энэ дээр болохоор яг энэ файл байгаа зэрлүүгээ зөөж move хийх хэрэгтэй байгаа. Түүнээс гадна хүсвэл яг бид нар энэ секундтэй бас хөдөлгөн л дөө хэдээс эхлэх үү хэдүүд үлдээсэн байх уу гэдэг тохиолж өгөх гэсэн үг. Хийлж энэ шууд файлаа амарчсан оруулаад тавьчээ. Нэлийн олон жижигхэн файлуудтай байх шүү. Нэг болон баг zip-ээр нь оруулж байгаа дотроо задалдаг байж тээ. Серверлүүгээ хандаад оръё. За HTML фолдер дотор файлууд нь орж ирсэн байна тийм үү. Тэгвэл энд байгаа файлуудаа бүгдийг нь foreign www.html дотор зөөчээ. Тэгээд энэ дотор ер нь юу очиод харъя. За энэ дотор бол ер нь хуучин ганцхан index HTML байсан. Одоо энэ байсан гэсэн үг. Тэгээ одоо ийм болж байгаа. Тэгээд энийг хэвлээ ашигладаг болно гэсэн үг. За refresh хийгүүд дарагдж байгаа бах те. Их саяны байсан утас ба ийм болоод өршөлтөгдөж байна.